Өдрийн мэдрэг үзэгчтэй Монгол Визийн 13 цагийн мэдээлэл хөтөлбөр хэлж байна. Анхаарлаа хандуулна. Өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дэд одон медалаараа шагнаж урамшууллаа. Ерөнхийлөгч дээрх шагналыг үндсэн эрхчлөлөд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойн хүрээнд гардуулж байгаа юм а. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдорж үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж уул уурхай дүрслэх урлаг, эрүүл мэнд, боловсрол, соёл спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын ардын болон гавьяа цол төрийн одон медалийг гардууллаа. Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цолоор Никита хамтлагийн ахлагч, дуучин Батсайхны Батчулан, Монголын урчуудын эвлийн хорооны чөлөө туран бүтээлч, зураач, Шарав Жавын Чимэд Доржнаар шагнуулсан юм а. Харин Монгол Улсын жүжигчин цолоор Чингэлтэй дүргийн 18 дугаар хорооны иргэн Чимэд Доржин амар жаргал, Цэргийн дуу бужгийн Эрдмийн чуулгын гоцлол дуучин Дэмбэрлийн Батцөх, Шинэ үе продакшны захирал жүжигчин Намсрай Жавын ариун бол нарын хүмүүсийг шагнасан юм а. Бас түүхэн ойн энэ өдөр шагнал гардан авчгүй нийт иргэдтэй давхар баяр хүргье. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, баярыг тань хуваалцаж буй гэр бүл үр хүүхэд хамт олонтой нь бас түүхтэн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улсын гавьяа жүжигчин болсондоо баяртай байна. Тэгээд Монголынхоо төрийн тэргүүндээ баярлалаа. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Бас аав ээж хоёртой баярлалаа. Хамтарч ажилдаг, төдийгөөс өдий болтол хамт яваа уран бүтээлч найз нар, ах эгч нар Монголын бүх урлагийнхандаа баярлалаа гэж хэлье. Тэгээд миний уран бүтээлийг төр зэсэг маань үнэлж байгаад маш их баяртай байна. Тэгээд ард түмэндээ улам их олон уран бүтээлээр бэлэг барина гэж бодож байна. Баярлалаа. Өнөөдөр энэхүү түүхэн өдөр Монгол түмний бахархал, эв нэгдэл, хөдөлмөр зан чанарын илэрхийлэл болсон эх орныхоо 408 зохис ажил амжилтаараа шалгарсан иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг Монголын төр инхүү үнэллээ. Төрийн ордноос Монгол телевизийн мэдээнд саруул сурвалжиллаа. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас бие тамир спортын салбарын зарим ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан байна. Тодорхойлбол хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон Алтан гадас одон болоод хөдөлмөрийн хүндэт медалаар нийт 9 хүнийг шагнажээ. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас шинэ оноо босгон дээр Монголын биеийн тамир спортын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Ингэхдээ жудо болон таеквондогийн спортын багш дасгалжуулагч, спорт холбооных нь ерөнхийлөгч болоод ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон, Алтан гадас одон болон хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан юм а. Цаашдаа бол айгүй хийх одоо ажил над доногдож байна. Тэгээд энэ дээр бол бас улсаас хүн даалгавар өгж байна гэж энэ шагналыг өгж байгаа хаа. Тийм учраас одоо энэ даалгавраа биелүүлэхийн төлөө ажиллах болно. Карибын тэнгис дэх Санта Крус хотын хотод болсон 10 болсон Санта Крус хотсон дэлхийн аврал шалгалтын бид нар одоо 3 дамжинтай явж одоо гурлаа медальтай 1 мөнгөн медаль 2 хүрэл медальтай айгүй маш өндөр амжилт хүрсэн байгаа. Одоо хамгийн өнгөрсөн оны 2012 оны одоо хамгийн том амжилт дэлхийн авраас нь 3 медаль дээрсэн маш их хөрхөштэй юм байна. Түүнчлэн салбарын яамнаас данганц багш дасгалжуулагчид холбооны удирдлагуудыг шагнан зогсохгүй спортын бэлтгэлийн төвийн зарим ажилтан албан хаагчдыг хөдөлмөрийн хүндэт медалаар ингрийг нь мэлалаа. Мөн энэхүү арга хэмжээний дараа спортын бэлтгэлийн төвийн дарга Наранбаатар, шагнал хүртсэн жудо бүхийн дасгалжуулагч Базар Сүрэн, спортын бэлтгэлийн төвийн ажилтан Оюун Чимэг, Эрдэнэ Очор, инх төр нарыг хүлээн авч баяр хүргээд өөрийн гүйцэтгэж байгаа ажил мэргэжилтэд амжилт гаргасан хэнийг ч болов төр засаг үнэлдэг гэдгийг хэлж байсан юм а. За маш их баярлалаа. Төвшүүдээр ингээд одоо төрийн одон медалаар шагнагдсандаа хамт олон энэ одоо спортын бэлтгэлийн төвийн дарга захирал одоо Наранбаатар дарга одоо өөрийнхөө одоо байгууллагынхаа хамт олондод баярлснаа илэрхийлж байна. 1984 оноос ороод одоо 29 жил ажилт байна уст. Одон медалаар шагнагдаад огт мэдээгүй хийж яагаад баяртай байна. Энэ удаад соёл спорт аялал жуулчлалын яамнаас нийтдээ 9 хүнд одон медаль гардуулж өгсөн бол яам байгуулагдсан цагаас хойш нийтдээ 50 орчим тамирчин дасгалжуулагч спортын мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулжээ. Соёл спорт аялал жуулчлалын яамнаас Монгол телевизийн мэдээнд Батөмөр сурвалжлаа. Мөн энэ өдрүүдэд үндсний аюулгүй байдлын зөвлөлийн 20 жилийн ой тохиож байна. За үүний хүрээнд өчигдөр төрийн ордноо ойн арга хэмжээний хурал зохион байгуулагдсан юм а.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг анх 1992 онд улсын баг хурлаар батлан гаргаж, ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон өөрчлөлт, шинжилтийг хамгаалах асуудлыг анхаарч эхэлсэн төвхтэй юм байна. Өнөөгийн даяарсан ертөнцид аюулгүй байдалд шинэ олон төрлийн эрсдэл үүсэн бий болж, манай баялаг эрчим хүчний үнэлэмж их нөөц олон улсын анхаарлыг татах болсон нь шинэ боломж эрсдлийг бий болгож байгааг хуралд оролцогчид онцолж ирсэн юм а. Энэ Чингис Бондыг маш үр ашигтай их шуурхай үр дүн гаргахаар тэгээд тэр нь Монголын нийгэм эдийн засгийн их зангилаа асуудлуудыг шийдэхээр эргээд өрөө төлөх тийм үр дүнд хүрсэн байхаар ашиглах ёстой. Эдийн засгийн тооцоогоор улс орныхаа аюулгүй байдлын эрх ашигын үүднээс хандаж шийдвэр гаргах шаардлага тавигдаж байна. Товчтой эдийн засгийн үр ашигаас гадна альва яриа хэлцээний улс төрийн үр дагаврыг сайтар тунгаах шаардлага эдүүгээ нэн чухлаар тавигдууллаа. Мөн 2010 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсронгуй болох асуудлыг улсын хурлаар батлуулсан нь орчин үеийн нөхцөл байдал зохицсон үндэсний аюулгүй байдлыг хангах боломжийг зөвлөлд бүрдүүлж өгсөн байна. Дараагийн мэдээ хүргэе. Нийслэлийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвд өнөөдрийн байдлаар 30 гаруй хүүхэд ирээд байгаа. Харин тус төвд жилдээ 1100-аас 1300 хүүхэд ирдэг гэсэн тоо баримт байна. Нийслэлийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв нь Улаанбаатар хотын Гудамж талбайгаар зорилгогүй тэнэж байгаа хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг олж эцэг их асран хамгаалагчид нь хүлээлгэх үүрэгтэй ажилладаг. Тус газар хаягийн тодорхойгүй харгацах хөнгөн улмаас тус төвд ирсэн нийт хүүхдүүдийн 95% эцэг ихт нь хүлээлгэн өгч үлдсэн 5% нь асрамж халамжийн газарт хүлээлгэн өгдөг гэж байгаамаа. Мөн хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвд байгаа хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 11-ээс 16 насны хүүхдүүд ихэвчлэн ирдэг бол 3-аас 18 насны хүүхдүүдийг хүлээн авдаг гэдгийг хаяг тогтоох төвийн нийгмийн ажилтан хэлж байсан. Аав ээж өнгөрөөд тэгээд гэр орон байхгүй хатарч энэ хүүхдүүд маань хөвчлэн ер нь ар гэрээ ямар нэгэн шалтгаанаар ирсэн байдаг. За хөвчлэн одоо орон гэргүй байдлаас болдог тий хоол хүнд ар гэрт ямар нэгэн таагүй байдлаас л болж энд ордог. Тэгээ зарим хүүхдүүд маань бол өөрийнхөө бас нэг нэгэндээ уруу татагдах тиймэрхүү байдлаар төслөөс энд ирдэг. Хүүхдийн эрх зөрчиж байгаа олон шалтгаанууд байна. Бид өнөөдөр насан туршаагүй одоо энэ хүүхдүүдийн буруу гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхэд гэр бүлийн хөгжлийн одоо хэлцтэй бид нар энэ одоо газар хэлцээрээ дамжуулаад өнөөдөр энэ хүүхдүүдийн баха эцэг ихтэй гэр бүлтэй ажиллах нь чухал юм байна. Хамгийн гол нь хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвд ирж байгаа хүүхдүүдийн шалтгаан нь ар гэрийн таагүй байдал, хувь хүүхдийн төлөвшил зэрэгс үүдэн Гудамж талбайгаар тэнэж үүнийгээ дагаад гэмт хэрэг үлдэх нөхцөл боломж бүрдэж байгаа гэдгийг их сурвалжууд хэлж байсан юм а. Тиймээс цаашдаа хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр төр засгийн зүгээс болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд шийдвэртэй алхмуудыг гаргах хэрэгтэй гэж байна. Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төвөөс Монгол телевизийн мэдээнд анх хоёр сурвалжлалаа. 2010 онд Монгол улсын ерөнхийлөгч хүн бүр бие бэлдрийн төвшинг тогтоох сорилт заавал хамрагдах ёстой гэсэн зарлиг гаргасан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсын хүн амын 30% тус сорилт хамрагдаад байгаа юм а. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс хүн бүрээс бие бэлдрийн төвшин тогтоох сорил авах үйл ажиллагаа орон даяар өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжиж ирсэн бол өнгөрсөн 6 сард сорилын урдчилсан дүн гарсан. Мөн өнгөрсөн сарын 15-нд бүх нийтийн өгөх ёстой бие бэлдрийн төвшин тогтоох сорилын эцсийн дүн гарч нийт хүн амын 30% нь энэ сорилт хамрагджээ. Харин сорил өгөх явцад идэвхтэй хамрагдсан тухайн аймаг сум дүүргийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудад урамшуулал өгч эргэжилд явуулах үйл ажиллагааг дэмжих талаар холбогдох албаныхан хэлж байна. Энэ жил бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжит одоо юм биеийн спорт урамшууллыг одоо өгч байгаа. Тэр нь юу ихээр нь бол их одоо аймаг нийслэл дүүргийн одоо дүүргүүдээс одоо шилдэг нэг байгууллагуудыг шалгаруулж за мөн орон нутагт одоо энэ хөө сорилыг өгч бас өөрийнхөө амьдрал өдөр тутмын хэрэгцээ болж эрүүл мэнд биеийн спортоор одоо үлгэр дуурайд болж байгаа нэг иргэн буюу одоо 50 байгууллага 50 иргэнийг бол энэ шагналаар шагнаж урамшуулж байгаа.
Энэ сорилыг өгснөөр эргэн та өөрийн бие бэлтрийн төвшинг ямар байгааг мэдээ зогсохгүй цаашид ямар дасгал хөдөлгөөнөөр хичээлбэл тохиромжтойг мэдэх боломжтой болох юм. Мөн аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд тухайн дүүргийнхээ биеийн тамир спортын газарт хандаж ажилчдаа тус сорилт хамруулж болохыг спортын бэлтгэлийн төвийн биеийн тамир спортын албанаас сануулж байна. Харин 2010 оноос хойш орон даяар хэрэгжээд байгаа тус сорилын талаарх мэдээлэл иргэдэд тийм ч хангалттай биш байгаа юм. 50 удаа тоглоод сорилмор л өгөөг шүү дээ. Зүгээр нэг хаяа нэг фитнес клуб дээ. Мэдгүй байна шүү дээ. Тэгээд нэг тийм хөтлөр мэдээлэл бол юм байхгүй байна шүү дээ. Тус сорилыг 6-аас 8 насны хүүхдүүдээс авахд бие бэлтрийн төвшин тогтооход нь бэрхшээлтэй байгааг харгалзан үзэж, эдгээр насны хүүхдүүдийн биеийн онцлог тохирсон сорил авах шинэ аргачлалаар бие бэлтрийн төвшинг нь тодорхойлж байгаа юм байна. Улмаар 6-аас 84 насны хүн амын бие бэлтрийн чирэгжилтийн төвшин тогтоох сорил бүрэн авч дууссаны дараа Монгол улсын нийт иргэдийн өвчлөлийг тогтоож, цаашид ямар дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг нь хүн тус бүрд гаргах юм байна. Хүн амын бие бэлтрийн төвшин тогтоох сорилын асуудлаар Монгол телевизийн мэдээнд Батмөр сурвалжлаа. Хөргөжлөлөө үзэгч та бүхэндээ олон улсын мэдээлэлээс танилцуулъя. Америк нэгдсэн улсын ардчилсан намынхан болоо бүгд найрамдах намын гишүүд санхүүгийн хавцлаас урьдчилан сэргийлэх асуудал дээр санал нэгдэхгүй байна. Тиймээс Америк нэгдсэн улс энэ оны сүүлээс өмнө татврын нэмэгдүүлэлт төсвийн танаасаас татгалзах тохирох их төлөвгүй байдалд хүрээд байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама засгийн газрын маргаанаас болж амралтаа дундаас нь орхиж цагаан ордонд пүрэв гарагт эргээ иржээ. Учир нь ардчилсан намынхан болон бүгд найрамдах намын гишүүд ширүүхэн маргалдаж байгаагаас энэ оны сүүлээс өмнө татврын нэмэгдүүлэлт төсвийн танаасаас татгалзах тохирох их төлөвгүй байдалд хүрсэн байна. Хэрвээ улс төрчид нь энэ оны сүүл гэхэд санхүүгийн хавцлаас татгалзах хуулийн төсөл батлахгүй бол Америк нэгдсэн улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн нэмэгдэж магадгүй болсон байна. Цагаан ордны зарим төлөөлөгчид ерөнхийлөгч Обама татврын нэмэгдүүлэлт төсвийн танаасын санхүүгийн хавцал бий болохоос сэргийлэх нэлээд сайн нэгтрүүлсэн төлөвлөгөөг хууль тогтоогчдод илгээсэн гэх мэдээллийг үнэн худал гэж маргаж байна. Сенатын тэргүүлэгч гишүүд эцсийн байдлаар тохироо хийхэд бэлэн байгаа ч он дуусахад цөөн хоног үлдээд байхад цагаан ордон Сенатын танхимд ямар ч хуулийн төсөл орж ирээгүй байгаа гэж мэдэгджээ. Дэлхийн эдийн засагчид Америк нэгдсэн улсын хууль тогтоогчдод татвар нэмэгдүүлэх төсвийн танаас хийхээс аргагүй байдалд хүрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол энэ он дуусахаас өмнө Америк нэгдсэн улсын эдийн засаг хямралж шилжинэ гэдгийг анхааруулсан байгаа. Хэрвээ Америк нэгдсэн улсын конгресс энэ он дуусахаас өмнө ямар нэг хууль эрх зүйн арга хэмжээ авахгүй бол одоогийн татврын төвшин энэ сарын 31-нд дуусаж, улмаар эх 10 жилд татврын өсөлт нь 536 тэрбум Америк доллараар нэмэгдэж бүх америкчуудад нөлөөлөх юм байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын батлан хамгаалах болон бусад яамд төсвийн зардлаа 110 тэрбум Америк доллараар танахаас аргагүй байдалд хүрэх юм байна. Франц улс Төв Африкийн бүгд найрамдах улсын дэглэмийн талд ажиллаагүй гэдгийг мэдэгдлээ. Пер улсын цагдаагийн газар сүүлийн 2 сар гарын хугацаанд илрүүлэн хураасан 5 тонн гаруй хар тамхиг шатааж усталд оруулснараа энэ жил тус улс нийтдээ 41.1 тонн мансууруулах бодисыг устгалаад зэрэг мэдээлэлээс одоо хүргэе. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Парис Төв Африкийн бүгд найрамдах улс дахь ашиг сонирхолоо хамгаалах сонирхолтой байгаагаас биш дэглэмийг нь хамгаалж байгаа хэрэг биш гэсэн мэдэгдэл хийжээ. Ингэснээр Франц улс хуучин колони орныхоо засгийн газарт дэмжлэг үзүүлэхээс хэрэгэлзээтэй болж байна. Өөрөөр хэлбэл Төв Африкийн бүгд найрамдах улсад байгаа цэргийн хүчнийх нь улс орныхоо эрх ашигыг хамгаалж инхийг сахиулж байгаа гэж Франц улс мэдэгдлээ. Төв Африкийн бүгд найрамдах улсын босгочид ядуурл газар авсан хүн ам нь таруу суурьшсан хойд бүсийн 10 гаруй хотыг эзлэн авч 600 мянган хүн амтай нийслэл хотынх нь оршин суугчид босгочид хизээгүй нийслэл хот руугаа халдан довтлох байх гэсэн айдас давтжээ. Лав гарагт тус улсын нийслэл Бангийн хотноо олон 10 хүн жагсаал хийж Францын элчин сайдын яам руу чулуу шидэж Франц улсыг улс оронд нь дэмжлэг үзүүлэхгүй байна гэж шүүмжилжээ. Францын Air France компани Бангийн хотод жагсаал цуглаантай байгаа учраас Бангийн хот руу 7 хоног бүр хийдэг нислэгээ цөөрүүлсэн тухайга мэдэгджээ. Төв Африкийн бүгд найрамдах улс 1960 онд тусгаар тогтнолоо олсноос хойш зэвсэгт хувьсгал, төрийн эргэлт, бослого үементэй олон 10 жилийг үдсэн байна. Тус улсын ерөнхийлөгч Франсуа Бозизе 2003 онд босгочдын дайнаар хөөгдсөн Анж Феликс Патасиагаас Төв Африкийн бүгд найрамдах улсын төрийн эрхийг шилжүүлэн авсан байна. Төв Африкийн бүгд найрамдах улс нь алт, очир алмаз, оймоод, ураны баялаг их нөөцтэй улсч тус улсын засгийн газар бэлэн мөнгөний гачаалтай хэвээр байна.
Перу улсын цагдаагийн газар сүүлийн 2 сар гаруй хугацаанд илрүүлэн хураасан 5 тонн хар тамхиг шатааж устгалд оруулснаар энэ жил тус улс нийт 41.1 тонн мансууруулах бодис устгаж байна. Америкийн нэгдсэн улсын зах зээлд 158 сая Америк доллар, Европ төвд 317 сая Америк доллар, Азад 476 сая Америк доллар, Номхон далайн орнуудад 1.2 сая Америк долларт хүрэх хэмжээний мансууруулах бодисыг устгалд орууллаа гэж Перу улсын дотоод хэргийн сайд мэдэгджээ. Устгалд кокаин, марихуана, хлорт, хүчил төрөгч агуулсан кокаин зэрэг олон төрлийн мансууруулах бодис багтсан байна. Бүгд найрамд Хятад ард улсын нийслэл Бээжинд хамгийн анхны тансаг зэрэглэлийн вискигээр үйлчилдэг клуб нэгджээ. Johnny Walker House-ийн нээлтийн ажиллагаанд Хятадын элитүүд морь хүлэглэсэн сүүх тэргээр эрсгэж байгаа нь Бээжингийн саятнуудын бил бинжинг илтгэж байгааг Sky News онцолжээ. Sky News-ийн мэдээлснээр энэ газарт нэг шил виски 3,000 Америк доллароос 300,000 Америк долларын үнэтэй юм байна. Johnny Walker House-ыг ажилуулдаг Их Британийн Diageo компани Хятадын залуу сулан баян саятнуудын хувь хэмжээг тооцоолохдоо Хятадд хөрөнгө оруулалт хийх төгс санааг олжээ. Тус компанийн сурчилгааны ахлах мэргэжилтэн Johnny Walker House-ийн үйл ажиллагаа залуус саятнуудын дунд өөрийн гэсэн орон зай нэр хүндтэй болно гэж итгэж байгаагаа ярьжээ. Тэрээр Хятад улс зах зээлээ нээлттэй болгосноос хойш хүмүүс чанартай зүйлд мөнгө зарахтаа цааргалахгүй ямар зүйл чанартай вэ гэдгийг мэддэг болжээ гэсэн дүгнэлтч өгсөн байна. Шотланд виски нь Хятадын олон улсын импортын 40%-ийг дангаараа бүрдүүлдэг юм байна. Гэхдээ Бээжин хотын зарим оршин суугч гадаадд үйлдвэрлэсэн вискиг таашаадгүй тухайга Sky News-д ярьсан байна. Хятадын Фуцзян мужийн Фучао хотын мал амтны эмнэлгийн баг хөх тариан талхаар хооллосны дараа бөөлжиж биеийн муудсан 12 настай хулсны баавгайг аварчээ. Энэ сарын 21-нд дээрх хулсны баавгайг бөөлжсөн байдалтай байхыг тэжээгч нь олж харснаар мал амтны эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар эхлээд хулсны баавгайгаас рентген зураг, цусны сорил, бие хэлбэрийн хит авианы гээд 6 төрлийн шинжилгээ авсан ч өвчний шалтгааныг олж чадаагүй байна. Мөн CCTV-гийн мэдээлснээр эмч нар хулсны баавгайд өвчин намдах тариа 2 удаа хийсэн ч хулсны баавгайны бие сайжраагүй байна. Гэвч эцэстээ эмч нарын арга тасарч гидсний шинжилгээ хийснээр хулсны баавгай хөх тарианы талхандаа хахаж бөөлсөн болохыг тогтоосноор хулсны баавгайг аварч чаджээ. Тэрхүү хулсны баавгайг эмнэлэгт 2 хоног эмчлээд лав гарагт дархан цаазд газрын Панда Хауст буцаан хүргэсэн байна. Спортын мэдээ хүргэе. Бельгийн лигийг Андерлехт клуб 22 тоглолтоос 16 хожил 4 тэнцээний 52 оноотой тэргүүлж байна. Арын багасаа 8 оноо илүү байгаа тэд 22 дугаар тойрогт 10 дахь дараалсан ялалтаа байгуулад байна. Бельгийн лигийг тэргүүлэгч өнгөрсөн өдрийн цомог хамгаалагч Андерлехт 22 дугаар тойргийн тоглолтод талбайдаа хийж 10 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Брюссел хотын Констант Ванденсток цэнгэлдэхэд энэ өдөр Льерс зочилсон. Тэдний хувьд удирлын 10 дахь хожигдлыг хүлээсэн энэ байлаа. Льерс сүүлээсээ 2-т унах бүст бичигдэж байгаа. Андерлехтээс Конго товтлогч Эмбоканы тооны харьцааг 30 дахь минутанд нээж удирлын 15 дахь гол оруулсан бол 8 минутанд Том Десиутрийн дамжуулалтаар Милан Иванович тооны харьцааг 2-т болгожээ. Серб товтлогч энэ өдрөл эхлээд лигтээ 6 дахь гол оруулж байна. Харин 2 дугаар эхлээд 2 дахь голын дамжуулалтыг өгсөн Том Десиутер өөрөө гол оруулж тооны харьцааг 3-2 болгосон юм. Десиутрийн гол 51 дахь минутанд орсон байна. Харин түүнээс 9 минутын дараа зочдоос нэр төрийн голоо талбайд ялгаруулжээ. Египт товтлогч Мохамед Эл Габбас тооны харьцааг 3-1 болгосноор үндсэн цаг өндөрлжээ. Гэхдээ шүүгчийн сунгасан 2 дахь минутанд Колумб бүлэмбэгчин Роналд Варгас тооны харьцааг 4-1 болгосноор тоглолт өндөрлсөн байна. Андерлехт 8 онооны зөрүүтэй лигийг тэргүүлж байна. Стандарт Лиеж энэ өдөр талбайдаа бир суутыг хүлээн авсан. Талбайн эзэд хүснэгтэй ихний аст харин зочид сүүлээр бичигдэж байгаа. Бир суут үүний өмнө 6 тоглолт дараалан ялт байгуулаг байсан. Тэднийхээ 5-д нь хожигдсон. Тэгвэл энэ удаад ч тэдний таагүй цуврал үргэлж ирлээ. Нэгдүгээр үеийн төгсгөлд Стандарт Лиежийн 1-1 тэргүүлж эхэлсэн байна. Харин завсарлагааны дараа Жиле Вандам тооны харьцааг 2-1 болгож Стандарт Лиежийн тэргүүлийг баталгаажуулжээ. Стандарт Лиежийн тоглолтод хоцсон ч хүснэгтийн 5-д бичигдэж байгаа. 30 тойргийн дараа эхний 6 баг аврагын төлөг флоупд шалгах юм а. Харин тоглолтын сүүлийн голыг 67 дахь минутанд нэгээр товтлогч Эзекел зочдын хаалганд оруулснаар Стандарт Лиеж 3-1-ээр талбайдаа бир суутыг буулгаж авлаа. Бир суут сүүлийн 4-7 хоног дараалан хожигдлоо. Тэд сүүлийн 7 тоглолтоос ердөө ганцхан оноо авч унах бүсийн яг дээхэнд бичигдэж байна.
this venue this season. Сидней клуб Австралийн лигийн 13 дугаар тойрогт удирлын 4 дахь ялтаа байгуулж 13 оноотой болсноор сүүлийн байраас дэвшлээ. Алессандро Дел Пьеро тэргүүтээ Сиднейгийнхэн энэ удирдал маш муу тоглож хэдийн 8 хожигдчиход байгаа. Тэгвэл хамгийн сонирхолтой нь тэд лигийн тэргүүлэгч Central Coast Mariners-ийг талбайдаа хүлээн авч хоцсон юм. Гэхдээ тоглолтын 89 минут хүртэл гол ороогүй. Харин төгсгөлд нь Brett Emerton хожлын голыг зочдын алганд оруулжээ. 2004 оноос хойш Английн Премьер Лигийн Blackburn Rovers тоглосон Emerton Сиднейн төлөө лигтээ 2 дахь бүх тэмцээнд 3 дахь гол оруулж байгаа нь. Ийхүү хүснэгтийн хамгийн сүүлийн байранд бичигдэж байгаа Дел Пьерогийн баг лигийн тэргүүлэгчдийг эцсийн мөчөд хожиж чадсанаар хүснэгтэнд 1 байраглаа. Харин хүснэгтийн 5 бичигдэж байгаа Perth Glory энэ өдөр яг өмнөө бичигдэж байсан Western Sydney-г хүлээн авч тоглосон юм. Sydney баг энэ өдөр муг тоглолтыг эхлүүлсэн. Тоглолтын 38 дахь минутанд тооны харьцаа 1-1 болж зочид тэргүүлж эхэлсэн байна. Western Sydney энэ тоглолтод хожвол 22 оноотой болж лигийн тэргүүлэгчдээс 5, хоёрт бичигдэж байгаа Adelaide United-аас 3 оноотой болох байсан юм а. Гэвч тоглолтын төгсгөлд Perth Glory тоог тэнцвүүлж чадсан байна. 87 дахь минутанд Nick Ward талбайн эцдийг хожигдлоос аварч 1 оноо авчирчээ. Харин Western Sydney энэ тоглолтоос 2 оноо алдсан ч голын зэрүүгээр хүснэгтийн 3 дугаар байранд бичигдэж эхэлсэн байна. Шпенглерийн цомын тэмцээний эсгийн 2 дахь тоглолтод явагдлаа. Эхний тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Швейцарын Fribourg Gotland 5-1-ээр бут нэргүүлсэн Оросын аваргууд энэ удаад Чехийн Витковиц Стилийг эцсийн мөчөд хожиж чадсан байна. Эхний үед Чехийн баг 2-1-ээр тэргүүлсэн. Улмаар 2-3 эхлээд Чехийн багийнхан 3-1-ээр тэргүүлэх болсон. Гэвч Гагарины цомын эзэд бууж өгөх болоогүй байлаа. 2-4 үед тооны харьцаа 3-2 болж ойртсон Игор Мирнов Салаватын 2 дахь шайбыг оруулжээ. Гэхдээ Чехийн баг дахин улаан гэрлийг асааж тооны харьцаа 4-2 болсон. Гэвч 2 дугаар дуусахаас өмнө Салават Юлаевийнхан тооны харьцааг 4-3 болгон ойртуулж чадсан байна. Дахин ойртсон харин 3 дугаар эхний минутанд Никата Филатов тооны харьцааг 4-4 болгож тэнцвүүлснээр багтаа боломжийг бий болгосон байна. Үндсэн цаг 4-4-өөр өндөрлөж нэмэлт цагаар тоглолт үргэлжилсэн. Харин нэмэлт цагийн эхэнд Крил Кольцов хожлын шайбыг Чехийн багийн алганд оруулжээ. Оросын авраг Салават Юлаев 2 дахь тоглолтонд Чехийн Витковиц Стилийг нэмэлт цаг 5-4-өөр хоцсноор эхний ялтаа байгууллаа. Харин эхний тойрогт Германы багт азгүй хожигдсон Канадын шигшээ 2 дугаар тойрогт энэ тэмцээний 15 удаагийн авраг Давос клубыг 5-1-ээр бут нэрлээ. Канадын шигшээ эхний тоглолтын үндсэн цагт 1-1-ээр тэнцсэн, нэмэлт цагт хожигдлуулж байлаа. Харин энэ удаад бол эхний үедл гэхэд 2 шайбыг зохион байгуулагчдын алганд тэд оруулжээ. Өнгөрсөн жил Давос Латвийн багийг хожсноор 3 жилийн дараа 15 дахь цомоо өргөж байлаа. Харин энэ тэмцээний 11 удаагийн авраг Канадын шигшээ хамгийн сүүлд 2010 онд финалдсан ч Оросын Санкт Петербургийн багт хожигдож цом өргөж чадаагүй. Канадын шигшээний тоглолтын 2 дугаар үед дахин 2 шайб оруулсан бол 3 дугаар үед 1 шайб нэмснээр 5-1-ээр тоглолт өндөрлжээ. Одоо Давос 2 дахь тоглолтоо Германы багт хийнэ. Одоо зөвхөн та бүхэн цагаагаар мэдээнд анхаарлаа хандуулна. Би та бүхэнд 13 цагийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Үзэгч та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.